Тунгуудахгүй 3 дугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өөрийн спешиал тоглолтоо хийх гэж байгаа. Монгол улсын гавьяа жүжигчин Төмрийн Ариунаг өгцгөө! Гайхалтай байна. Тэгээд маш их ажлынхаа хажуугаар одоо 3 сарын 8-нд болох шиг тоглолтынхаа хажуугаар ийм завгүй байхад бидний урилгыг хүлээж авч хүрж ирсэнд таньдаа маш их баярлалаа. За одоо урлагт байгаа бүх цаг хугацаанд ласаж дүрлзээл бүр үнэхээр гоё гайхалтай цаг мөчүүдийг бидэнд дандаа бэлгэж идэг. Тэгээд би хамгийн ихний асуултаа таны энэ стадионы энэ зуны тоглолтоор үзүүлдэг гэж бодлоо. Зүрх асан гэдэг нэртэй тоглолт байсан. Цэнгэлтийн рекордыг эвдээд 35 мянган хүн одоо яг энэ тоглолтын дээр одоо стадионд хэрэгжигдсэн байж байгаа. За тэгээд стадионы гадаа бас 5 орчим мянган хүн байж байгаа. За тэгээд тоглолтын арын албанд 1700 хүн ажилласан гэсэн. Тэр одоо юу юм бэ энэ одоо баг шоргоосны өөр юм уу аашаа. Энэ одоо үнэхээр амар пигжигдсэн. Тэгээд энэ эргэн тойрны бүх хотгоныханд бас тоглолтоо хийсэнд баярлалаа. Үнэгүй үсгээс. Тэгээд ер нь яг энэ тоглолтын тухай зөндөө юм сонсч ирсэн. Гэхдээ таны энэ тоглолт бус тоглолтуудаас яг юугаар өөр байсан? Та яг хэрэг бэлдсэн сүүлийн тоглолтоос хэр удаж байгаа тайсан дээр яг гарсан? 2019 он Тэнгэр шиг бай тоглолтыг бусууд хийжсэн. Тэгээд 25 он сая зүрх асан тоглолт тоглолоо. Гэхдээ хамгийн гоё онцлог нь хамгийн гайхалтай онцлог нь юу байсан гэхээр миний тоглолтын дээр 30 нэмэх, 40 нэмэх, 50 нэмэх, 60 нэмэх гэсэн баг хамт олон багаараа орж ирж яг бүтээж байдал дотор үнэхээр ив нэгдэлтэйгээр ажилласан. Энэ хамгийн онцлог байсан. Тасаа тоглолтоо зориулдаг хэдий ил хасан гэлээ. Ер нь бол яг нэг юм бидний насны эдэр насны эмэгтэйчүүд жингийн асуудал бол хамгийн чухал асуудал гэдэг тий. Заавал жингээ тоогоо хэлэх хэрэгтэй юу тий. Сонссон л да гэхдээ зургаач яар. Бараг 15 хэл хэлсэн шүү. Бичиг хийсээр байгаа. Тий, яг тууштай байдал дотор тэгээд нэг юм баг зэрэг ингээд нэг жингийн асуудал нэг сүүлийн 3 жил байгаад байсан. Тэгээд үнэхээр маш сайн сахилга баттоор тэгээд хоолны асуудлаа маш сайн зэгслээд нойрны асуудлаа нэлээд анхаарад тэгээд 15 хэлийг хайсан. Гэхдээ яг тоглолтын өмнө жоохон баг зэрэг нэг хэл нэмээд орсон. Тэгэнгүүтээ нөгөө ерөнхийдөө их олон их жингээс нөгөө жин хайсан учраас яг нэг гидсний хэсгээ жоохон сулраад үлдсэн юмсан. Тэгсэн чи баахан. Тэгсэн чи тоглолтын өмнө нэг жигхэн фейлдэн гэдэг шиг те хэвлийн баг хурал исэн чи жирэмсэн болоод тэгээд нэг гоё юм болсон. Гэтэл тэр бол байдаг зүйл те. Гэтэл тэр харин илүү супер PR болсон юм санагцсан. Яг л ариунагч үдийн насан жирэмсэлт юм байна. Нэг тайзан дээр жирэмсэн юм уу үгүй юм уу гэдгийг харах гэж үзэгчд ихэрсэн бодсон юм. Тэгээд би нэг танд нэг клип үзүүлэх гэсэн. Одоо тэг яг энэ клипийг хоёлаа хамтдаа харъя гээд. Тань зөндөө олон гоё клип байдаг л да. Гэтэ энэ жаа олон хүмүүсийн хамтарч дуулсан клип. За энэ клипийг хамтдаа харцгаая. Энэ клип ч одоо сүнстэй клип гэдгээр одоо та нар мэдгүй нэг. Тэгээ олон жил би ингээл чимээгүй ажиглал явал гэсэн л да. Эхлээд би итгээгүй. Тэгээ миний одоо энэ клипний ард сүнс мүс гэл яриад ах ингээд. Тэний өөрөө ороод үзлээ YouTube-ээр. Тэгээ ороо үзчих цаана яалчгүй нэг Япон охин шиг нэг юм хувц сүнсэн охин. Ариунагчийн надад юу сүнс мүс энэ үний юм уу хүмүүсүүд яриад байгаа ингээд. Гэхдээ тэр хаавал яхахтаараа миний ард байдаг байна. Араагийн ард гэж бодоогүй. Яачгүй сүнс миний ард байж таарсан. Тэ чи ёин жоох зогсож штэ сайн уу гэхгүй. Ерөнхийдөө ингээд ариунагч болоод гарч ирсэн цагаас амар олон өөрчлөлтүүдийг ингээд одоо амар олон үетэй гэх юм уу уран бүтээлчийн хувийн хувьд ингээд дандаа ингээд өөр зүйлүүд ингээд хийж идэг. Тэгээ таныг хамгийн их сорьсон мэдээж амар олон нүдэд байдаг. Тэгэхээр хамгийн их санаанд оромгүй үзүүлбэрүүд одоо яг юу байдаг вэ?
2004 онд нэг л үжиж гэдэг стадионы 2 дахь тоглолт ээжсэн. Тоглолтын маань найруулагчаар нарны театрт ажиллаж исэн Батүмэр гээд найруулагч тоглолтын найруулагчаар орсон. Тэгээд нөгөө 28 м өндрөөс ариуна өөрөө нөгөө циркийн хүн байсан учраас 28 м өндрөөс нисэх хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээд би өөрөө жоохон хүүхэд байхын ер нь юмнаас их үсрэх дуртай хөлт байсан л та. Тэг. Байгаль нэг давхраас өсөрчдөг байсан гэдэг манай төвчээстэй. Тэгээд дандаа тэгэнгээ дандаа тархи өдлөгчдөг жоохон сартаггүй охин байсан. Тэрхүү ариуна байсан юм шиг. Тэгээд тэр 28 м-ээс нисээд тэгтээ би нисэхдээ их буун дотор ороод тэр их буугаар ингээд үзэгч рүү бууддаг байхгүй. Тэр чинь 2004 онд. Тэнгүүд оронд нь өөр ариуна ороод би гяс тайзны доогоор ороод хурдан гिचн гүүгээд тэр чинь секундээр хэмжигдсэн байгаа штэ. За тэдэн секундын дотор минут 30 секундын дотор амжуулах ёстой шүү гэд. Тэгсэн байкер гэсэн чинь миний микрофон хаагдаагүй. Амьсгаа мэдрэгдээд тэгсэн чинь үзэгч миний ингээ Эрэс номер 1 болоод. тэгэл дүүжж байгаа л тэгэл ниссэн байдгийг. Тэгээ би нисэхдээ өөрийгөө ингээд нэг гоё ингээд нэг онгоц нисэж байгаа юм шиг одоо хөт мөлөө бас ингэж нисээд байсан. Тэр их амжилттай болсон шүү. Тэр бол бас үнэхээр гоё байсан. Тэр их буунд орсон ариун яасан бэлээ гэдэг шиг. Их буунд орсон охин манай орчингууд би алуулчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд үзэгчд ариуна хайцсан бай гэсэн чи бид нар дээрээ суугаад илж байгаа. Сая тэгж орж ирдэг байж. Үзэгчд дундаас нисэж орж ирээд. Ер нь бол нөгөө бас нэг асуулт асуумаар байна. Та бол амар олон артистуудтай хамтарч дуулдгаараа бас алдартай шүү дээ. Үе үеийн артистуудтай бүгднтэй зарим дуучдыг бүр гаргаж ирсэн жах та. Тэгээ ер нь сүүлд бол ингээд жинзээ нэртэй ажиллаж ямар байна? Сүүлийн шин хамтрлыг ярьж байна л да тий. Яг зүрх хасан тоглолтоор би ганцаараа гэрэлтхийг хүсээгүй. Тэгээд тэгээд жинзээ нартайгаа хамт гэрэлтхийг хүссэн. Гэхдээ бидний сонголтууд манай багийн сонголт бол үнэхээр мэрэгэн байсан. Тэгээ Ангима миний үл таних эмэгтэйг дууллаа. Тэгээ Маралжингаа Агима Васабис гэх тэгээ хамгийн нэнэ мисэм тэгээ Азата дуу маань тэгээ одоо баг 10 сая болчих шүү боллоо тий. Тэгээд үнэхээр энэ хамтардууд маань тэгээд тэд нар маань бас миний дууг дуулсан. Би юу харуулахыг хүссэн байвал залгамж үетэйгээ хамт алхахыг тайзан дээр бодтойгоор харуулахыг хүссэн. Асуулт болтой жинзээтэй ажиллахад ямар байсан бэ? Тэгээд жинзээтэй ажиллахад бүр хамгийн гоё юм байсан гэхээр би жинзээ нартай маш дуулууртай байсан. Яагаад гэвэл би одоо ариунаач гэдэг юм эсвэл би одоо эдэр насны төлөвшсөн уран бүтээл гэдгээр нэг юм одоо том эгоогоор бол ажиллаагүй. Бүгдэнд нь дуулууртайс чи өөрөө энэ дуу дуулмаар мó тгий. Тэгээ азаа бол ариунаач би бундан зүрхийг дуулмааргүй байна. Би таны чамтаас чамгүй дууг манай хамтлагийнхан сонсдог энэ дууг дуулмаар. Тэгээ би хамтдаа дуу тий. Тэг яах вэ гэдгсэн. Азаа юу гэсэн хэрэг ариунаач би клипэнд би өөрөө тогломоор тэг тоглоё гэсэн. Клипэнд өөрөө би яаж тогломоор би хайр сэтгэлтэй холбоотой ийм жүжигчсэн клипийг хэлгүүлмээр тэгээ. Бүх бодож байгаа гэсэн. Өмнө нь бол яадаг гэсэн тийм. Би бол өөрөө залуу байхдаа бол дэг идрэг бол жигкин гэдэг байлаа шүү дээ. Бацдаг байлаа. Тий. Чи яагаад ингэж дуулахгүй ингээ тий? На хоолоо молоогоо өдөртөө ир үшиг гаргаач. Одоо тэгсэн чи. Жохон ихчийн тий байдлаар ингээд нэг юм сургагч байдлаар багш байдлаар удирддаг болсон бол сүүлийн жинзээ нарыг бас арай өөр гэж зүйлээ би бас ажигласан хүүгээсээ ч бас энийг бас ойлгож мэдэрсэн учраас тэдэртээ ямар нэг хүч хэрэглэх байдлаар харьцаа хэрэггүй юм байна. Маш даруй зүрхсэтгэлээр дуудлагатай байдал дотор ажилласан юм байна гэж бодсон. Бидний үе одоо задуур нөтөр бол ажиллахгүй байх шүү таашаа. Он жилүүдийн туршид бид нар маш олон төрлийн ариунаг харсан. Ер нь бол одоо ингээд бас ингээ хармаар байна. Энд бол ингээд эндээс бол цөөхөн зургийг тавьсан л та. Гэтэ ариунагч бол дандаа өөр болдог. Биний мэдхээр бүр гидсэн жирэмсэн бахта хүртэл хедтонки тайсан дээр алхаад бүжиглээ дуулж ирсэн. Ер нь тэгээ тэрнээс хойш модонд орж ирсэн шүү. Бас тайцыг ямар ч үед ингээд орохгүй гаршдаг хөлн одоо хугарсан байж захтаа ч гэсэн тайсан дээр гарч ирээд хөлөөд одоо хуурхаа хөлтөөр гараад тайсан дээр дуулж ирсэн. Би ингээд ийм олон төрлийн ариуна янз бүрийн зүйлийг ингээд үжид туулсан ариунаанууд байдаг. Энэ дотроос таны хамгийн хайртай ариуна чи хэдэн оны ямар ариуна байдаг вэ? 2000 оны ариуна. Ягаад онцлогтой гэхээр би 7 сартаа жирэмсэн байхдаа цомог гарахаас өмнө бүтэн 2 жилийн турш яг эд хаврын шинийн бодол чимэн цомог яг жирэмсэн байхдаа бүтээсэн. Тэгээд
өөрийнхөө хүүг төрүүлчихэд 2000 онд чимийн тоглолтоо хийжсэн. Тэгээ тэр үед би ээж ариунаа болсон, гэргийн ариунаа болсон. Бас одоо ингээд нэг нийгмийн салбарт буюу сайнаар нөлөөлөх юмсан гэдэг одоо энэ ариун сэтгэл сангаа байгуулад эд ажиллаж ирсэн үе маань. Тэгэхээр олон талцтай ариунаа болж чадсан. Тэгээд хаврын шинийн бодол чимэн цомог хоёр маань миний одоо урлагийн энэ хил хязгаарыг илүү хтэлж өгсөн. Яг л би 60-аад оны дуу буюу хуучны этник поп дуу өөрийн одоо урлагийн талбартаа этник поп дуунуудыг илүү төлхөө оруулж иж дуулсан. Тэгэхээр би өөрийгөө илүү үнцэнтэй илүү бас өөр бас жанр чиглэлээр ажиллаж бас дуулж болдгийм байна гэдгээ үзэгч олондоо таниулсан ийм онцлог гэсэн. Би гэхдээ мэдчихээн та хүүхэд байхасаа одоо байсан хүүхэд байхасаа одоо ингээд балгаад яваал ингээл уран бүтээл урлагтай ингээл өөрөө чи бүх амьдралууд ингээд bijдэг. Тэгэхээр дандаа алга ташлтан дундуур дандаа ингээл нөгөө олонний танил байгаал од гэл бид нэр олон фэнтэй байгаал ингээл тойрлол яваал идэг. Тэгэхээр би одоо яг зүгээр танаас асуух та яг энийг хариуцлагыг үүргийгч гэдэг юм уу яг юу гэж ойлгодог яг од байх эсвэл таны хувьд одоо жинхэнэ од гэж ямар хүнийг хэлэх вэ ч гэдэг юм уу те? Тэг яг залуу ахтараа өөрөөр хариулах байсан баг. Тэг би одоо л боддгийг ер нь бол хүн бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаа дайчлаад тэгээд чин сэтгэлээ зориулаад ажиллах юм бол ямар ч талбар дээр үнэлэмжтэй, үнцэнтэй уран бүтээлж байж чадах юм байна гэж ойлгосон. Тэгээд ариун агчдаар 10 жилийн нэг сургуулийг цугдагсан улсууд Хосе Мартин нэрмжит 10 жилийн 52 дугаар сургуулийг одоо ихч маань дөрвөжсэн. Тэгээд би таны ярилцлагыг сайн ингээд сонсоо зогсож байхад тархин дотор байж байгаа хальсаа буцааж жоохон гүйлгэлээ. Тэр дотор бол одоо од ирээдүй, нарны дуулал, BBB гэл ингээд хамтлагууд байдаг байсан байхгүй. Тэр дотор одоо ариун агч маань 10 жилийн сурагч байхдаа л үнэхээр гоё дуунуудыг гişүүлсэн. Одоо ингээд үзэгч сонсогчд маань болохоор ингээд яг эд од болцсон үеийн дуунуудыг зүрх сэтгэлдээ хадгалдаг боловч шиг яг хүүхэд байсан үеийн тэр дуу тий 10 жилдээ байж байхдаа дуулж байсан тэр 18 нас ч байдаг юм уу тэр дуунуудыг сонсдог боловч шиг одоо ингээд тэр буцаж амьлуул ямар гоё болоо гэж хүлээдэг болоо гэж би боддог байхгүй ягаад гэвэл хүн болгоны амьдрал дурсамж дээрээ л буцаад ирдэг. Та магадгүй тэр дурсамжаас овалцааж тий хүү. Тий Доёма яг аль хамтлагт байлаа би аль хам би ч одоо BBB-гээс явсараа байгаа тэгэл оддын ирээдүр орж ирээл тэгэл нарны дууллаас өмнө тэгэл арчсан уусгал ороод ирсэн юм чи. би бас дуулдаг авьяастай тий. Үгүй би ч нэг хооронд л зогсдөг байсан юм дөө. Тэр нөгөө социализм үеийг сонир байсан байхгүй юу? Одоо бид нар ингээд амт хөгжмөнтэй дуулдаг тий гитар хөгжмөнтэй дуулдаг. Ер нь хөгжмийн зэмсэг бол дан фонограмтай дуулна гэдэг ойлголт байхгүй. Тэгээ би яг гитар хөгжмөнтэй дуулсараад олонний танил болсон шүү дээ. Тэгээд яг 10 дугаар ингээд төгсдөг жилдээ нэг хамгийн гоё юм болсон юу гэхээр нөгөө би хөдөлмөрийн алдраа тэмдэглээд тэнгэрээр 4 медальтай нэг партизан өвгөн шиг одоо тэр үеийн нэг одоо нэг одон медальтай нэг ахмад настан өвөнө эмээ өвөнөр шиг те нэг гаяа агалцсан юм шиг ингээд дуучаа оюурд нь бит хоёр ингээд тайзан дээр гараад 10 дугаар анги төгсдөг жилээ хөдөлмөрийн алдраа тэмдэглэж байсан. Чи хөдөлмөрийн алдар нь юу гэсэн чи өөрсдөө тоглолтыг хийж байгаа байхгүй. Тэр бас гоё байсан те. Тэгээд би таныг одоо маш олон жил ингээд урлагийн бас одын амьдралаа тэгээд урлагийн зарим хүмүүс нэг талаасаа энэ бизнес гэж ойлгодог тал байдаг тий. Гэтэл бид нар бол дунд нь явж байхдаа нэг зүйлийг дотроо их хатуу чандаар бас ингэж авч явдаг зүйл нь гэхлээр үзэгчдийн цуглуучаад бид нар юм өгөх ёстой л гэж боддог. Тийм ээ. Диалангу таны тоглолтуудаас харж байхад бол та үнэн сэтгэлийнхаа зүрхнийхаа сэтгэлийн бүх зүйлийг өгөхийг одоо хүсэж тэмүүлдэг болов уу гэж харагдаг л да. Та үзэгчдэд хандаж юу гэж хэлэх вэ? Тэд юу өгөхийг хүсдэг вэ гэсэн. Ер нь бол ингээд би гэхдээ нэг зүйл талархдаг. Энэ онцгой талбар дээр, тэр дундаа урлагийн талбар дээр хүмүүсүүдэд одоо энэ үзэгч олонд хөг аялгаугаар уран бүтээлээр дамжуулж тэр уран зориг, эдгэрлийг, бас ухаарлыг, чөлөөлөлтийг тэр одоо бас нэг эрчлөө гэдэг шүү дээ хүмүүсэд дуугаар дамжиж олгогддог тий. Тэгээ энэ зүйлийг ерөөс ашиг намаагүй. Ерөөсө золиосыг гаргая, бүгдөө эрсдлийг үүргээ болохгүй бол зээл авч байгаа чи гэдэг. Нэг юу бол зоригтой гарах юм байна гэж байна. Тэгээ харин агчигээ би бас хүний сайн хаан, сайн ээж гэж одоо зөндөө сонсч ирсэн. Та гэхдээ дуучин тайсан дээр ингээд асаж дөрүлцэж одоо хүмүүсийн зүрхийг асааж бөлөглөхөөс гадна гэртээ яг ямар ариун байдیں۔
Хүмүүс тэгдэж шин яг тайзан дээр гарсан ирчээрээ галтаа гэдэг орилчирсан хүн ордог гэж боддгийн шүү гаага. Гэхдээ би Гэхдээ бол бас эрос байна үстэй. Эрос байна. Тэр чинь бас халуун бас нэг юм гоё гал халуун хөсөл бас нэг юм гоё юм байх ёстой шүү дээ. Гэхдээ яна хитүүл тэнэг болно те бас. Тэгээд би юу жадгүй гэхээр ер нь бол эр нөхртөө би бол хоймертан залах дуртай. Тэгээд эр нөхртөө хүндэтгэлтэй хандна, дуулууртай хандна. А хэрвээ би ямар нэгэн байдлаар тэрслүү юм уу дуулуургүй хүндэтгэлгүй хандвал би ганцаараа л биш шүү дээ. Тэгэхээр ханаа хүндэл. Вау. Үнэхээр гайхалтай. Өнөөдөр манай Жинхэнэ онцгой. Тэр бол 3 сарын 8-нд өөрийн тоглолтыг дууч Монгол Улсын гавьяа жүжигчин Төмрийн Ариунаа.